Хөл бөмбөгийн дараагийн залгамжлагч нэг Месси Роналдо хоёрыг яг дараагийн 2 одоо та ч хосороо төрдөг гэсэн шүү дээ. Дараагийн 2 нь одоо хин хөл бөмбөгчд бол хосороо л ирдэг. Тэгэл бид нар ч одоо Роналдо Месси хоёрыг үзээд хэдэн жил болж байна ч тий. 10 би бол анх одоо 18 биш 12 оноос 14 оноос 10 хэдэн жил тэр хоёрыг үзлээ ш. Тэгэл нэг нь царайтай нэг нь царайгүй тэгэл царайгүй нарай их медаль авчлаа. Царайтай жоохон хуудсан дээрх баахан тоонууд авлаа тий. Статууд авлаа тий. Одоо дараагийн үе рүү яалтчгүй ингээл энэ дэлхийн аваргаар шилжиж чинь дараагийн үе гэхээр л одоо Хааланд Эмбапе хоёрыг л би бол хувьдаа тодруулчаад байгаа. Яалтчгүй. Тий. Хааланд Эмбапе. Тий. Вирус Ямал. Ямал бол болоогүй 18 та хүүхэд бол одоо төрдөө хүлээж исэн тийм байна. За Ямал жоо хүлээж байгаарэ. Яагаад Хааланд Эмбапе хоёрыг бол дараагийн 2 фаворит гэж бодож байна вэхээр Хааланд Эмбапе хоёулаа спортын гэр бүлээс гаралтай. Эмбапегийн аав чинь дасгалжуулагч байсан санагдаж байна. Ээж нь юу ч үлээ бас нэг спортын нөхөр байсан. Хааланд ч аав нь бол угаасаа Сити мэт Англи лигүүдээр тоглосон. Тийш үү. Цааш мараа тэгээд Сити яваас. Тийм ээж нь хөнгөн атлет гэх. Яг хуу Хааландыг анх нээсэн хүн бол манай Манчестерийн Оле Сулшир шүү дээ. Тэр чинь анх Мальматач, Лумалтач клубтэр тэрний анхны дебютийг хийгээд Хааландыг ер нь бол биширчээд ирсэн. Тэгвэл Хааланд Манью руу очих боломж байсан. Магадлал байсан тухайн үедээ. Тийм. Гэхдээ нөгөө урт хугацааны төслийн хараад Хааланд бол угаасаа аав нь ч гэсэн Сити рүү нэлээд хүчтэй шахсан. Тэгээ аав нь агент шүү дээ. Тэгээ явсан. Эмбапе бол эсрэгээр Роналдогийн фэн учраас ямар ч байсан Реалд очиж үзье гэсэн бодолтоор Реал явсан. Тэгээ сая дэлхийн аваргаар энэ хоёр ч бас шигшигээ яаж манлайлж тоглоо тий. Аваргаар одоо Хааланд Майкл тайллаа шүү дээ. Тэгээ Хааланд ч одоо жинхэнэ одоо голын машин шүү. 90 хорог болсноо зарлалаа шүү. Тэгээ энэ хоёр бол дараагийн одоо хөл бөмбөгийг авч явах, хөл бөмбөх дурлуулах, хөл бөмбөгийн гоё сайхныг мэдрүүлэх хоёр тоглогч байх гэж бодож байгаа хоёр. Энэ хоёрт яг нэг лиг тоглол тэр л одоо миний хамгийн том хүлээлт болж байгаа. Одоо тэртээ тэргүй Реал дээр Эмбапе бол дин дунтай болсон шүү дээ. Тэгээ одоо шинэ Реалаас Премьер лиг рүү одоо ирнэ гэсэн үг. Тийм бол баяр. Миний санахаар Премьер лигээс Реал юм уу Барсаар явдаг гэсэн. Уг нь бол замналын үед тийм. Тэр чи одоо Хааланд ямар Байерн руу биш Барса руу явуултаа нь шүү дээ тий. Бас тий. Тэгээ явж болохгүй гэсэн байхгүй. Байхгүй. Гэхдээ Барса ч гуйлагч шүү дээ. Санхүүг нь одоо хэцүү баахан яваад тийм. Юусоо дандаа фэнүүдэд тойруулж л авч байна одоо тэгэл. Тэгвэл одоо Реалаас Эмбапе одоо юу руу явах вэ? Явах магадaltaй. Тэгэл ирүүл угаасаа нэг лиг тэгээ Премьер лигт ирэх юм шиг. Премьер лигт одоо хамгийн мөнгөтэй юм байна. Одоо Челси байна. Арсенал идвэдэ байна. Арсенал тэгээ авах юм. Сити бол авахгүй тий. Арсенал магадaltaй шүү дээ. Мэдхгүй шүү дээ. Хөшгний араар юу явж байгаа. Магадгүй тий. Авыг юу тэр хоёр ч манах бүтгэхгүй. Манчестер Юнайтед бол авахгүй байна. Сити бол авч байна.